Хүннүүд хараач та бүхний энэ өдрийн амар амгаланг мэдчилье. За намайг Буянтын сайхан гэдэг Баян-Улгийн аймгийн Алтан цог сумын уул Баян-Улгийн аймгийн Үлгийн мөрөгчд багийн харгаач Нуунсан Морлаач их сайхан байна. За сайн бацхан уу та бүхэн сайхан үлчиж гин үү. За би Өвөрхангай аймгийн Баян сумын харьяат үндэсний сурын харгаач спортын мастер Нуунсан Морлаач Хүнбат байна. За би 8 наснаас харж эхэлсэн. За 8 наснаас би аавыгаа дагж за мөн нутгийнхаа харваачдыг дагж харваанд харж анх сурын харваанд харж ирсэн. За үндэсний сурын харваагаар бол 8 9 наснаас ирнэ. Хүүхдийн харваанд харж эхэлж тий хүртэл одоо харж байна. За миний багш бол одоо Монгол Улсын спортын мастер Жанжууд орж гэж хүн байсан. За сүүлд 2000 онд Улаанбаатар хотод оюутан болж ирсэн дараа үндэсний сурын багш маань Монгол Улсын хэмжээний мастер Бямсүрэн гэдэг багшийн өдөрлөгөнд орсон. Харваагаа харуулж өдөө зэрэгтэй одоо харваад явж байна. За миний хувьд бол багасаа аагаа дагж аахаа нуунсан орлож хат наажууд нь харж нуунсан хийж эхэлсэн. За 10 жилдээ байхдаа хамгийн анх сум хийж эхэлжсэн. За номны засвар гэдэг бас аахаа хажуудаас ном засж эхэлжсэн. 2000 оноос хойш бол яг сумаа тагнаж сум хийж явж исэн. За тэгээ 2010 оноос яг ном анхны номоо хийж эхэлсэн байт юм аа. Ангисайхан мастер битээ бол их сургуулийн нэг ангийн найзууд 2014 онд ангисайхны ажил дээр очиод сууж исэн үндэсний сургууль холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хөрлөбаатарх орж ирээд нэгээс нөгөө нэвтрүүлэгт харах хүндийн бэлдсэн нь хаана байна гэдгс юм намайг энэ залуу гэл. Тэгээд тэр 9 мөрийн бүрсэд нэвтрүүлэгт орж анх сур харуулж эхэлсэн. За тэгээд тэр нэвтрүүлэгт Монгол улсын 80 мэрэгэн баан сүүхэн мэрэгний шав болж хойрлогдсон 3 залуу орж 3 мэрэгэн сургалт явуулсан. Тэгээд багштайгаа танилцсан. 2018 онд их сайхандаа шав орж ном сум орлохыг заалгаж 19 оноос эхэлж та нуунсан морлаа явж байна. Тэр үед Үнэн Батман яг манай ажил дээр байсан. Тэгээд яг телевизийн нэвтрүүлгийн хүмүүс бэлэн ирсэн гадаа хүлээгээд очдөг. Тэгэхээр нь яагаад за одоо яс орчих гээд. Тэгээ шууд ерөөсө манай ажлаас гараад шууд гадаа бэлэн байсан. Телевизийн нэвтрүүлэг шууд ороод явцсан тийм. Тэгээд нэвтрүүлэгтээ ороод ер нь бол 7 хоногийн дараа ихэд ер нь бараг нумтаа болсон. Сумтаа болсон, дээл уцс одоо бүх юмтай болсон. Тэгээд их маш их сонирхолтой их хурдан харвааны одоо хэрэгсэлтэй болсон. Харваач бол одоо яс үнэн батэ гэж бас боддөг. Яг бол олон сайхан найзуудынх нь одоо нуунсан бас талтлаасаа бас чадах ятгаар бас нуунсумаа. За энэ нумаар хараад тэр сумаар хараа гэдэг. Бэлэн нуунсумнууд бэлдээд өгцөн. Ер нь бол хамгийн хурдан нуунсантай болсон л та. Ер нь тэгэл бэлтгэлийн дараа 7 хоногийн дараа Винкигийн ажил дээр очив. Тэгсэн чинь Баяр сайхан мэрэгэн мегмөр энэ гурав сууж исэн. Тэгээ Баяр сайхан мэрэгэн за чамд нэг таарах ном байгаа гэдэг. Баатар гоё эцсийн ном надаа бэлгэж ирсэн. Тэгээ тэр номоор анх харуулж эхэлсэн. Тэр номоор л ер нь тэмцээнүүд дээр сайн харсан. Тэгсэн би тэр номоор чинь 14 оноос 19 он хүртэл харсан. Тэгсэн. Тэгээ яг сүүлийн сайлал. Тэгээ аргагүй нөгөө хүрхэн байгаа тэгэл. Тэнтэн тааруулж одоо тэгэл сумын бол яг одоо найз нэм чинь тэр доор нь л одоо цогцолж тааруулж хийж урлж өгчээсэн. Тэг чи яасан шүү дээ. Чи шууд тэр доор сум хийгээл. Миг аксуур шүлжээл. Тэгсэн тий. Баяраа хийж болцоос орж өгөөл. Нуун сум хэрэглэл маань ерөнхийдөө бэлэн болсон. Тэнгүүтээ чи намайг дагуулж яваад нөгөө юун дээр очиж бүх юм малгай хийдэг чинь. Саран зодог дээр малгай захиалаа. Урагшаа хоёул ихлүүр нэг дээлийн өнгө адилхан дээлийн өнгө аваад. Тэгээд цуг аюулаа аялаа нэг адилхан дээлтэй хоёр нөхөр явж ирсэн. Та малгайгаа бас дахиад шинжилсэн нэг хатан малгай дээр очиж хоёлаа нэг малгай захиалж. Тийм дараа жил нь их сонирхолтой. Тэгээ манай Үнэн Батман за бараг хоёлаа ч бараг
хавар тэр нэвтрүүлэх гэсэн баха. Тэгээд хавар нэвтрүүлэхлээр тэр нэвтрүүлэг маань Баяр наадмаар дуусчихсан. Тийм түүхтэй. За тэр Баяр наадам хүртэл одоо хамгийн сайн харуулсан хараач. Хамгийн одоо цал зэрэг дахин төрүүлж хүрсэн тийм за хүрчихсэн. Тэгээд мастер болчихсон. Мастер болчихсон. Тэр бас их сонирхолтой нэвтрүүлэг байсан. Тэгээ ер нь бол хаврын турш яа тэгээ зуны ихэнх сар дуустал явал тэгээ Баяр наадам өнгөртлөө телевизийн нэвтрүүлэгтээ бараг туут явсан баха. Тэгж явж байгаа нэг телевизийн нэвтрүүлэг дууссан. Тийм дөрөвтэй л да. За би 1990 онд хүүхдийн харванд харамж байхад манай тухайн үеийн харвачд одоо ахмадууд манаас ном сум гэж бас хуучны одоо хийцтэй сайхан номнууд бас байдаг байсан. За энэ номнууд дотор бол одоо хамгийн сайхан хийцтэй ном гэдэг Ядамсрангой ном бас хаяа ирдэг байсан. Их гоё хийцтэй ном байсан. Тэгээ Баатаргой номнууд одоо энэ Хөдөлмөрийн Баатар Цэвэнгой номнууд гэдэг бас гоё номнууд бас байдаг байсан. За тэгээ тэр үед одоо ер нь бол харвачдмаа ч гэсэн бас ер нь бол хүнд сумаар хардаг байсан. Одоо миний мэдхийн ер нь бол 60-70 грамын сумаар хардаг байсан баха. Тэгээ хил том сум байдаг гэсэн. Тухайн үед би бас сум зөөж үйдэг байсан. Нэг сумаар хардаг байсан. Тэгээд сумын зөөж 90 оны үед бол сумын зөөж их үйдэг байсан. Тэгээ сумны их дээгүр хараа их доогор байдаг байсан. Сумны өөдүүд бас их урттай байдаг байсан. Эндээс бараг 25 цм урттай сум байдаг байсан. Тэгээд булцуунаас их том булцуу байдаг байсан. Одоо сумны грам бас их хөнгөн болцсон байж байгаа. Эрэгтэй сумны жин бол нэг 50 грамын доотлолтой 50 грамтай байдаг байсан. Байдаг болцсон. Тэгээд тухайд бол хүндсэн байсан. Тэгээд номч бас хатуу. Гэхдээ тухайн номнууд бас хатуугасаа гадна их зарим номнуудын хаял бас жоохон тийм таархан байдаг байсан. Тэгээд одоо би өөрөө бас 2000 оноос хойш бас Баяр наадмын харуунууд зөндөө олон жил орсон. Бараг тасралтгүй орсон дөө. Тэр үед бол одоо миний хараа бас их доогор байдаг байсан. Чигчээ хөрөөний үед ирч юм уу. Тэгж ирдэг байсан. Тэр чигчээ хөрөөний үед дээрээс харин бол тэгэл цаашаага өргөж харагддаг байсан да. Одоо өдрийн харж тэгээ эд өдрийн 12 1 2 цаг хүртэл бараг 3 цаг хүртэл ном буудаг байсан. Тэгэхэд бол бид нэр богдуулын ороод ирэл барьдаг байсан та би бол одоо яг өөрөө бол мэдж байгаа. Богдуул зайсан уулын ороод ир гараад богдуулын ороод ир гараад тэгэл нэг одоо сүүлээд бас манайхан нэг онроо олгоцсон байгаа шүү дээ. Үйл алгацсан гэдэг тэгээд тэр бол үнэлтэй. Тэр ялтчгүй бас үйлэн дээр барьж ирсэн надад бас байсан. За тэгээд 2000 оноос хойш дөрвөн сумны юунд орсон, дөрмөнд орсон. Тэгээд тухайд тэндээс өмнө нэг сум гэж зөөж гүйдэг байсан бол 2000 оноос хойш дөрвөн сумны дөрмөнд орчоод тэгээд дөрвөн сумаар хардаг байсан. Тэгэхэд л би яг дөрвөн сумыг яг ижил дөрвөн сум хийж эхэлжсэн. Тэгээд хараагчдаа дөрвөн сум аваад харвал. За сум зөөлөхгүй тэгэл. Тэгээд бас сумаа гурахад бас нэг нь бас зөөдөг гэсэн юм аа. Сүүлдээ нөгөө дөрвөн маань чангараад. Тэгээд хараач дөрвөн сум хийдэг байсан. Сүүлдээ 5 сум болсон. Бас нэг сум тий. Нэг сум бас нэмж хийхгүй бас болохгүй байна гэж. Манай одоо сум орлооч сум орлооч талигаач баярсах ах маань би тэр бас хийжсэн. Баяр ах маань тэгдэг байсан. Ихээ одоо аялаа юу яа. Нэг сумын нэмээ 5 сум болгоё. Дараач 5 сум гаргахгүй. Бас цапас нэг сум байхгүй бас болохгүй байна гэж тэгжсэн. Тэгээ аялаа ер нь бол 5 сум хийж эхлэв. Тэндээс хойш ер нь бүгд л 5 сум авдаг болсон доо. За тэгээд харваачдын номны талаар бол ер нь бол 2008 он 8-9 он хүртэл бараг тэр хараа мултардаг шиг гаргадаг байсан. За тэндээс хойш ер нь хараач ном урлаачтай юмнууд сайжирсан л та.
Тэгээ би нэг 10 онд л яг ном хийж эхэлсэн. Хамгийн анхны ном хийж эхэлсэн. Тэгээ тэр номны хийжийг л би хамгийн анх хийхдээ л ерөөсөө үлзий дэлгэр гээд хүнд мэргэн байдیں۔ Үлзий дэлгэрийнх надад нэг нумаа засуулах гээд надад өгсөн байдیں۔ Тэгээ тэр хүний ном одоо Баатаргаагаар янзлуулсан ном гэдэг. Тэгээ би энийг яг энэ уг гарлын ямар ном ингээ үлзий дэлгэр мэргнээс асуусан чинь яаж ядуу зүрэнгүй ном гэж надад тэгж хэлсэн байна. Тэгээ тэр хүний номныг хийж тэр хүний номны одоо хэлбэр хэв загвар одоо тэрийг л би авч үлдсэн да. Тэгээ тэндээс би тэр номныг хийж аваад ямар шүү одоо хөнгөн шийдэлтэй яаж хийх вэ? Тэр номныг бас би өөрөө засч үзсэн учраас одоо тэрний ном эвэр мод эвэр шөрмөс нь одоо хэр зузаатай яаж бодох юм бэ гэж. Эндээс хараа ерөнхийдөө эсвэрээ бол одоо ядуу сүрэн мэрэгний эсвэрлэлтэй. Тэгээ тэндээс хойш л одоо номнууд маань одоо зөөлөн хэрнээ бас ерөнхийдөө бас жоо хаялтаатай номнууд бас гарч эхэлсэн. Сүүлийн үед бол харваачны хараа бол доошоо нэг ултарчлаа гэж ярьж байгаа юм бол. Тэгээ ер нь тэр байхгүй болсон баг тийм. Ховор шүү дээ. Яг яалтчгүй одоо нэг хийцлээс шалтгаалаад одоо номны хувраа бас гарна л та мэдээж. Тэгээ сумаараа бас тохируулна. Дарчгүй бас сум хамгийн доод хэмжээ бол 50 г болсон байгаа шүү дээ дөрмөн дээр. Тэр 50 г-ийн сумыг шийдэх ном бол одоо хангалттай одоо хийдэг болчиход байгаа шүү дээ. Заримдаа бас мултрах тал бас байдаг. Яг хийц янз бүрээс бас болдог л да. Манай харваачд маань одоо урлаачд маань шавнар маань бүгд одоо надаас бүгд эсвэр одоо үлгэр. Тэгээ миний номны шуглам одоо бүгд аваад Хипл Инксэх мастрынхаа. Тий. Хийгээр явж байгаа. Өчсөн тийм ээ. Тэгээд ер нь бол номны хийц одоо сумны хаял одоо сум эрчтэй одоо ганц шалтгаан бол номны хийцээс шалтгаалж ирсэн л да. За тэгээд бас нэг юм мартсан бай. Тэр нөгөө 2000 хэдэн онд болооц. 2006 2007 оноос хойш юу байсан бэ? Одоо хөвчний утас бас их чухал. Тэгээ хөвчний утас одоо өмнө нь бас бидний хийж барьжсэн хөвч бол бас нэг тийм хайдгүй хөвч байсан. Ямар материал. Тэгээ тэрийг одоо манай Монгол Улсын гамбаах маань одоо тийм одоо яг мэрэгжлийн одоо номны одоо байд номных ч юм уу одоо яаж яг сундуу тасардаг одоо текран утсаар одоо харвалж хөвч хийж эхэлсэн. Тэгээ тэр хүн анх тэр хөвч хийгээд хөвч сулснаас хойш бас ер нь бас хараа гэсэн дээш байсан шүү дээ. Тэгээд гамбаахыг хөвчгөл одоо бас нэг хэсэг аяг хөшөө гэж бүхэл хараач тэр гамбаахаас хөвч авдаг байсан. Тэгээ энэ хөвч гой хайдаг хөвч. Тэг хөвчнөөс бол бас их шалтгаалж ирсэн. Тэгээ хөвч солио тэгээ хөвчнөөс дараа тэгээ тэр номны хийц цагаар одоо аял шийдэл бас гараад ирсэн. Ихэнхдээ одоо харваачд маань 60-аас дээш паундын ном барьдаг байхгүй. Энэ номнууд маань тэгээ хүмүүстэйгээр зарим нь бас 70 паунд, 65 паундын ном бариад байдаг. Тэр номнууд бол одоо зарим харваачд 60 грамаас ном барьчихсан. Өөр дээшээ зурцсан. Дээшээгээ малтрах шахаад зурцсан. Тэгш харагддаг болчиход байгаа. Тэгээ ихэнх харваачд маань одоо би бас нэг жижигхэн энэ дээрс эмзэгэлдээ. Хит их сум хурдтай болчиход байгаа л гэж бодод. Бас нэг аюулгүй адил талаас бас их эрсэлтэй сум чигээр явдаг их хүчтэй. Тэгээ болж игэл одоо манай залуу харваачд бол ер нь харваачд маань бас нэг тийм хурдтай сумны бас хэрэг байхгүй байх гэж бодод. Намаа сайхан тааруулаад яг нэг дундуурхан үеэр хардаг. Байвал сум маань бас нэг жоох нислэлтэй ирдэ шүү дээ. Нислэлтэй. Тэгэх юм бол бас нэг аюулгүй адил тал дээр бас гайгүй л гэж бас бодод байдаг. Хэд хурдан сум одоо залуучуудын сумч бас л хараг хөцөх шүү дээ. Яг энэ дөрвөл 6 дээр ороод ирж байгаа юм чинь. Тэгэхээр бас хэцүү л дээ. Тэгээ яг хэцүү гэж гэхээр бас хэцүү. Тэрийг чинь одоо болов таа гэж тийм ээ. Яг харваа гоё болцоод байгаа юм чи одоо тийм хамгийн гол нь аюулгүй адил талаас л би тэгж боддог л да. Тэ. Сумны хортыг бас нөгөө хөвчөн бүдүүрүүлж басгаад бас зарим харваач нар. Тэ.
хөвчөөс өдөрүүлж бас хараад байгаа. Бас тэр бас зөв л дээ. Харвачд манаас хит хурдан сум. Тэгээд бас зарим нь харвачд бас нэг хит мэдрэг байна гэдэг байхгүй. Тэр хурдтай самнууд болохоос би бол хөнгөн тэгээд нэг нумдаа ачаал багч хувираа охтой гэдэг юм л гэж бодоод байгаа шүү дээ. Тэр нь бол сум хөнгөн бол бас хувираад бас багаар нөлөөлж байгаа тийм. Багаар нөлөөл. Сум хүнд бол бас ялтчгүй босоо болгон дээр зурж нэмж харна шүү дээ. Тэгтээ яг нум сум тохирсон тохиолдолд бол өдрийн турш нэг 5 мм л хөдлөн шүү дээ. Тэр бол хангалттай тайлбар байхгүй. Хөдлөхгүй гэж тийм. Огт хөдлөхгүй нэ гэж байхгүй. 5 мм-д бол хөдлөх бол наадсахын асуудал шүү дээ. Тэгээд ер нь бол хуучин бид нар бол одоо гарынхаа дунд үе юм уу ядам хорооны үе дээрээс л эхэлдэг байхгүй. Тэгэхээр эндээс доош бол энд эцэст нь ирчээд одоо нөгөө богдуулын ороо гэл яг үйл алга болсон шиг л харна шүү дээ. Тэгэхэд бол одоогийн харуулчд бол гар дотор нэг хараан бол байж унлаач гисэн. Гэтэ ном буучлаа гэсэн нэг энэ дээрээ зурц явж идэх шээ итгэхээр буучлаа. Тэгэхээр тэр нь бол байх ёстой хөдөлгөөн байхгүй юу? Уг нь бол хөдөлгөөн байж ч тэр харвачийн ур чадвар харвачийн одоо ажиллах чадвар талгай ажиллах юм одоо өөрийн ур чадвар номныхоо буулц сэргэлтийг одоо мэдрэх тийм одоо байх ёстой болоод байгаа байхгүй. Ер нь бол Монгол үндэсний ном сум гэдэг одоо ивэр хэлэхдээ шүрмсэн артаа тэр ном чинь заавал хараа хөдөлж явах ёстой байхгүй. Уг нь бол тэгжээч энэ нар салхи одоо номны хуврын одоо хараач чинь хараага тааруулж ур чадварыг харах хэрэгтэй байхгүй. Тэгжээч энэ үндэсний өв соёл гэдэг одоо ивэр ном харуулдаг байгаа учраас юм л та. Түнс огт хөдөлдгөө ном гэвэл одоо нээлттэй шүү дээ. Одоо ороход бэлэн байх шүү дээ. Пластик ном юм бариад орвол нэг уламжлал алдагдсан л та. Хөдлөхгүй тэгэхээр уламжлалаа алдах гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө дөрмөн дээр бол ивэр хэлтэй шүрмс артаа ном байна. Заачсан байгаа. Монголд хийсэн ном гэдэг. Тэргээрээ даацсан байгаа. Тэгэхээр тэр дөрмөл баримталж явж байгаа л та. Залуу харваачин нар маань одоо ном сум сонгож авах та. Бас буруу зүрх ном авчиад гэдэг. Наа чи энэ талаар одоо ямар бодлоо? Тий